Бүгдээрээ сайн бацгаана уу? Хөтлөгчгөө бяцлагч байна. Тэгэхээр өнөөдөр та бүхэндээ YouTube сувгийнхаа анхны дугаараар инхүү уулзаж байгаадаа таатай байна. YouTube сувг маань та бүхний танин мэдхүү зориулсан олон гайхалтай дугааруудыг хүргэхээр инхүү эхэлж байна. Тэгээд та бүхэн маань ажил дээрээ, машиндаа, эсвэл гэртээ амарч байхдаа бас цаашдын дугааруудыг маань сонсох бүрэн боломжтой байгаа юм. Та бүхнийхээ амралт чөлөө цагт зориулсан энэхүү контентууд маань танин мэдхүүн чиглэлээр олон гайхалтай сэдвүүдийг багтааж та бүхэнтэйгээ уулзах болно. Тэгээд миний хувьд өнгөрсөн 22 жилийн хугацаанд бяцлаглалын зам мөрөөр олон гайхалтай хүмүүстэй уулзаж олон гайхалтай түүхүүдийг хуваалцсан. Тэгэхээр энэхүү олон туршлагаасаа та бүхэнтэй хуваалцаж танин мэдхүүн чиглэлээр энэхүү YouTube сувгаа нээж байна. Тэгэхээр өнөөдрийн сэдв бол өөрөө бүтсэн гэдэг сэдв байгаа юм. Тэгэхээр яг энэхүү дугаартай маань холбоотой энэ бүх зүйлсүүд маань өөрөө аяндаа бий болж бүтэж байгаа. Хүн аливаа зүйлийг амьдралд хүчлэх тусам бидрээс зарим зүйлсүүд холддог. Гэхдээ ая цөнгөөр нь өөрөө тухайн зүйлийг мэдэрч таньж мэдснээр энэхүү зүйл нь хүний өөрийн сэтгэлийн дотоод мөн чанараас дотоод төр сэтгэлээс урган гарч яг жинхэнэ амьд өөрөөрөө бий болж бүтэж ирдэг байгаа юм. Тэгэхээр үүний нэг маань өнөөдрийн сэдв өөрөө бүтсэн бэлгүүн. Өөрөө бүтсэн бэлгүүн гэдэг үг маань болохоор яг санскрит үгнээс гаралтай буюу Сваямбу Жана гэдэг өнөөдрийн сэдв байгаа. Сваямбу Жана буюу өөрөө бүтсэн бэлгүүн гэдэг нэг гайхалтай үг. Тэгэхээр энэхүү үгний маань яг бидний амьдралд өргөн дэлгэр хэрэгэлдэг төрийн маань алтан соёмбод дүрс байгаа юм. Тэгэхээр Сваямбу буюу соёмын тухай өнөөдөр ярилцсан. Гэхдээ өнөөдөр нийгэм эдийн засаг болон улс төрийн талаар ярилцахгүй. Бид нар зөвхөн танин мэдхүү болон бяцлаглалын чиглэлээр энэхүү дугаар маань та бүхэндээ хүргэх болно. Тэгэхээр эхний сэдв бол бүтээлийн тухай ярилцах байгаа. Энэ өөрөө бүтсэн буюу энэ бүтээл хэрхэн яаж бүтдэг тухай. Хүний өөрийн тэр сэтгэлээс аливаа бүхэн урган гарч бий болж бүтэж байдаг. Хорвоо ертөнцийн дээр бидний харж байгаа бүхэн хүний уг сэтгэлээс үүдэлтэй. Тэгэхээр бяцлагч хүнд бас нэг юм онцлог байгаа нь бяцлагч хүн харахад ингэ сууж л байдаг. Өдөржингөө суугаад нэг зүйл юу хийж байгааг мэдгүй суугаад байдаг. Гэхдээ өөр хүнтэй харьцуулж болно. Жишээ нь уран дархан. Уран дархан хүн алт мөнгөөр мөнгөөр алтаар эсвэл бурхан ингээд урлаад тухайн хүн маш өндөр нарийн ур хийцтэй бурхан урлж идэг. Яг тэр бурхныг бяцлагч хүн өөрийн дотоод сэтгэлдээ бас адилхан уралж байдаг. Гэтэ нэг ялгаатай зүйл нь бурхны тэр хэлбэр дүрсийг бус бурхны тэр бэлэг оюун ухамсарыг өөрийн дотоод сэтгэлдээ бүтээж урлаж байдаг. Тэгэхээр үүндээ ямар аргыг ашигладаг вэ гэхээр бяцлаглалыг ашигладаг. Тэгэхээр бяцлаглал гэдэг үгний утга нь бас энэ дээр гарч ирж байгаа юм. Бяцлаглал гэдэг үгний маань утга болохоор уусаж нэгдэх гэсэн утгатай. Тэгэхээр юутай уусаж нэгдхийг хүн өөрөө сонгодог. Би бяцлаглал хийгээд бурхан мөн чанартай уусаж нэгдэх үү? Эсвэл тэр оюуны өндөр түвшинтэй уусаж нэгдэх үү? Хүний амьдрал ямар зорилго байна? Тэр бүхэндээ бяцлаглалыг ашиглах боломжтой. Бяцлаглал бол тухайн зүйлдээ хүрэх өөрийнх нь гүүр гэсэн үг. Тухайн зүйлдээ хүрэх тэр нэвтрэх уусаж нэгдэх арга хэрэгсэл нь. Тэгэхээр үүндээ бид нар юуг ашиглаж байгаа нөхөр бяцлаглалыг бурхны тэр мөн чанар буюу бурхны тэр сэтгэлтэй өөрийнхөө сэтгэлийг нэгтгэх тэр арга техникүүдийг ашигладаг. Түрүүн ярьсан уран дархны хувьд бол уран дархан тэр өөрийн гараараа тэр гайхалтай уран хийцээр бурхныг бүтээж байгаа бол бид өөрийн сэтгэл дотроо өөрийн оюунаар бурхныг бүтээж байдаг. Тэр энэ нь юу хэлээд байгаа нөхөр бүтээлийн тухай юм. Бүтээл хэрхэн өөрөө урган гарч бүтэж байна нөхөр өөрөө аясаараа урган гарч бүтдэг. Бид ямар нэгэн зүйлийг хүчилж ялангуяа тэр бурхны мөн чанар бурхны тэр сэтгэлийг өөрийн биед хүчээр бий болгох боломжгүй байдаг. Харин аясаар нь зөнгөөр нь буюу ажиглаж танин мэдэж тухайн зүйл дээр анхаарлаа төвлөрүүлж тухайн зүйлтэйг нэгдэж уусаж энэ нь хүний сэтгэлд бурхныг бүтээж байдаг. Гэхдээ бидний хувьд хүн болгон дотроо бурхан бүтээх зорилготой биш. Хүн болгон дотроо аз жаргал, амар тайван амьдрал, эд мөнгө
олон зүйлсүүдийг бас бодож түүнийгээ бүтээхийг хүсдэг. Тэгэхээр аль нь ч байлаа гэсэн үүндээ бид бяцлаглалыг ашиглах бүрэн боломжтой. Гэхдээ зөв зорилгоор. Буруу зорилгоор ашиглана гэдэг нь юу гэсэн үг вэ? Бид тухайн зүйлийг хүчээр авах гэдэг гэсэн. Хүчээр авах буюу буруу аргаар. Харин тухайн зүйл өөрийнхөө хуулиараа, өөрийнхөө зөв замаараа бид нар дээр хурж ирэх нь хамгийн тэр эргээд ирсэн зүйл маань бид нар дээр үн удаан тогтож түүнийхээ үр шимийг хүртэж байдаг. Гэтэл бас нэг юм ойлголттой байна. Бурхан бүтээгээд өөрийнхөө дотор хин бүтээж байгаа бурхан за бүтээд явж байна. Тэгээд яг юу хийсэн юм бэ? Хүний амьдралд тэр хийж байгаа зүйл нь яг хинт хэрэгтэй юм бэ? Чи яг өөрийнхөө төлөө хийгээд байна уу гэж. Энэ бол хамаг амьтанд хүргэх хамгийн том буян. Бид өөрсдөө ингэж бодсон шүү дээ. Дэлхийн ертөнцийг өөрчлөмөр байна. Хорвоо дэлхийг өөрчлөмөр ингээд үргэлж гадагшаага анхаарлаа чиглүүлж идэг. Тэгээ үргэлж анхаарлаа гадагшаа чиглүүлж байх явцад бид тэр дэлхийн ертөнцийг ерөөсөө өөрчлөөд бардаггүй. Харин тэр дэлхийн нэг зүйлийг өөрчлөх боломжтой. Тэр дэлхий дээр амьдарч байгаа би өөрийгөө өөрчлөх боломжтой. Өөрийгөө өөрчлөн гэдэг нь би энэ дэлхий дээр би ч гэсэн тэр дэлхийн нэг хэсэг. Би ч гэсэн нэг хэсэг учраас би өөрийгөө өөрчилж байгаа чинь би энэ дэлхийг яг бодтойгоор өөрчилж байгаа хэрэг. Тэгэхээр бяцлал хүний тэр сэтгэлийг өөрчилж сэтгэлийг, хас жаргалыг, мөн чанарыг таниуснаар бид хорвоо дээр ганцхан хүн биш. Бид үүгээрээ маш олон хүн төлөөлж энэ хас жаргалыг энэ тань мэдхүүг бусдад түгэх боломжтой. Тэгэхээр хамгийн том буян юу вэ гэж? Хорвоо дэлхийг ертөнцийг өөрчлөх хамгийн том буян нь хорвоо дэлхийн бүх хүмүүст хоол ундах, эд мөнгө тараах хамгийн том буян нь гэж. Гэтэл үгүй. Хамгийн том буян бол хүн өөрийгөө өөрчлөх. Яагаад? Өөрийнхөө дотор тэр бүтээж байгаа тэр бурхан, өөрийнхөө дотор бүтээж байгаа тэр гайхалтай тэр сэтгэл, машид найрын сэтгэл нь хорвоо дэлхийд бүтээж буй хамгийн том буян байдаг. Яг тэр бид үүнийг бусдын сэтгэлд, бусдын бие махбодод маягээд яг дамжуулаад бүтээж чадахгүй. Яг дамжуулаад бусдад энийг өгч чадахгүй. Харин бид зөвхөн өөрийнхөө дотор үүнийг бүтээх боломжтой. Тэгэхээр энэ хорвоо дээр бид нар хин нэгэн хүнийг өөрчлөмөр байвал өөрийгөө өөрчлөх хэрэгтэй. Тэр хүн маань хамгийн гайхалтайгаар өөрчлөгдөх хэрэгтэй. Тэгвэл энэ нь хорвоо дэлхийд өгч буй хамгийн том буян байдаг. Өөрийнхөө хувьд ч гэсэн тэр хүн өөрийн тэр сэтгэл дотор байгаа муу муухай янз бүрийн бодол, сэтгэл готрол, стресс энэ бүх зүйлийг үгүй хийж даван тууснаар тэр хүний дотор хас жаргалтай тэр амар амгалан бий болж байгаа. Энэ амар амгаланг бусдад түгэх боломжтой. Харин бусдад хүнд үүнийгээ яг яаж хэрхэн гэдгийг тэр арга замыг л бусдад өгөх боломжтой. Ингэснээр тухайн хүн нь яг тэр арга замыг нь хэрэгжилж, туршиж, үзэж байж л тухайн хүний тэр хүрсэн амжилт, хүрсэн тэр аз жаргалд бас хүрч чадна. Тэгээ бүтээлийн хувьд юу гэхээр хүн өөрийнхөө сэтгэл дотор бурхныг бүтээгч боломжтой, бөгч өдрийгч бүтээх боломжтой. Тэгэхээр альва зүйл хүний өөрийн тэр дотоод сэтгэлээс үүдэлтэй бий болдог учраас хүн юу бүтээхээ өөрөө шийддэг. Гэхдээ бяцлагч хүн юу бүтээдэг гэхээр амар амгалан бүтээж байдаг. Энэ амар амгалан нь бурхан мөн чанартай. Тэгвэл бурхан мөн чанар гэж юу гэхээр байгаль мөн чанар. Байгаль ихтлэх гэсэн үг. Байгалийн тэр өөрийнх нь мөн чанар. Байгалийн мөн чанар угаас тийм намуу, дэлгүүн, тайван, амар амгалан тэр цэвэр тунгалан мөн чанартай. Тэгэхээр хүн өөрийнхөө дотор тэр байгаль мөн чанарыг бүтээснээр жинхэнэ амар амгалан бүтээдэг. Харин төрийн маань сүлд алтан соём дотор энэ гайхалтай арга, техник, дүрс хэлбэрээр хадгалагдан дотор нь орж байгаа. Мөн түншлэг энэ нь дүрс лагшин, бэлгүүн лагшин хоёрыг хамтдаа нэгтгсэн юм гайхалтай дүрс байгаа. Энэ юу гэсэн үг вэ? Хүний сэтгэл, тэр сэтгэлийн цаана орших маш нарийн тэр ухамсар өндөр түвшний. Энгийн үгээр бол өндөр түвшний тэр ухамсарыг хамтдаа нэгэн дүрсэнд буулгаж багтаасан юм гайхалтай бэлэгдэл байна. Тэр хүний амьдралын олон тэр асуудал, хүний амьдралын зовлонгоос гэтлэх боломжтой тэр ийм кодлогдсон хэлбэрээр дүрсүүдээр төрийн алтан соём дүрс маань өөртөө агуулдаг. Тэгэхээр бидний нэг
яг соёмн дээрээс хардаг хамгийн дээдлийн тэр галын дүрс. Галын дүрс бол яг үүндээ бяцлаглалын тэр өндөр гигант зан газрын анхны бүтээсэн соём дээр бол энэ галаар байдаггүй. Энэ нь харин машид нарийн сэтгэл буюу юм мушгирсан дүрсүүд байдаг. Энэ нь хүний тэр дотоод өөрийн машид нарийн сэтгэлийг илэрхийлдэг. Энийг бид нар бяндуу гэж нэрлэдэг. Бурхны шашинд бол яг хүний тэр хүрч чадах нарийн тэр өндөр түвшнүүдийг баталгаа, нотлохоотойгоор хэрхэн яаж бусдад түгээх вэ гэдэг асуудал нь яаж явагддаг вэ гэхэд тухайн хүн өөрөө яг тэр зүйлд өөрөө тэр мөн чанарт хүрж байж тухайн зүйлийг нотлоно гэж байгаа. Түүнээс би яг ингээд энэ нь ийм учиртай юм ээ. Энэ байна гэд машид нарийн сэтгэлийг энгийн нэгэн хүнтэй шууд энэ байна гэд үзүүлэх боломж байхгүй. Харин яаж үзүүлэх боломжтой гэхээр яг тэр арга техник зөв замаар явснаар тэр хүн өөрөө тэр машид нарийн сэтгэлдээ хүрч тухайн зүйл нь үнэхээр бодитойгоор оршиж байгааг тань мэддэг. Тэгэхээр соёмбот дүрсний маань дотор юу оршиж байна гэхээр хүний тэр дотоод хүртнүүд болон түүгээр дамжуулан цаашаага хүний тэр дараагийн төрөл дэшээ тэнгэр доодож ухамсарын өндөр түвшинд хүрч цаашаа аялах тэр аялалтай холбоотойч ийм газрын зураг бас нэг талаараа агуулгадж байгаа юм. Мөн түншлэн бидний нэрлэдэг нөгөө яг голд нь оршиж байгаа тэр төвд нь оршиж байгаа хос загас байдаг шүү дээ. Арга бэлэг. Энэ арга бэлэг нь бол анхны тэр соём дүрснээр бол яг ийм хос загасаараа биш харин улаан цагаан дүрстэй буюу эцгийн цагаан тусал эхийн улаан туслыг бэлэгддэг. Энэ нь ямар утгатай вэ гэхээр хүний зүрхэн хүрдийг илэрхийлж байгаа. Хүний зүрхэн хүрд яасан бэ гэхээр анх ураг ам бий болоход хамгийн анх бүрддэг эргэтэн бол хүний зүрх гэдэг. Тэгэхээр хамгийн анх бүрдэж байгаа тэр зүрхэн дээр хүний ам эхэлж хүний цаг хугацаа тоолол эхэлдэг. Эндээс юу эхэлж байгаа нөхөр нөгөө нэг хүрд хүний амьдралын хүрд эргэж эхэлдэг. Тэгэхээр энэ голд нь оршиж байгаа тэр бидний нэрлэлцэн яснаар арга бэлэг буюу хос загас маань яг үндэ хос загас биш тэр зүрхэн хүрдийг илэрхийлсэн хүний амьдралын хүрдийг илэрхийлдэг эцэг талаас их талаас хоёр талаас нийлсэн тэр эд эсүүдийн нэгдэл бөгөөд энэ нь цаашдаа хүний зүрхийг бүтээж байгаа хүний амийг бүтээж байгаа энэ амьдралын тэр тойргийг хүрдийг илэрхийлж байгаа юм. Харин доошоо болохоор хамгийн доотлолт байгаа гурвалжин оюун ухааныг илэрхийлж байгаа. Тэгэхээр эндээс юу гэхээр ерөнхий 3 хэсэгт хуваавал дээдлийн гал нар сар 3 нь авиаг, дүрсийг, өсгийг илэрхийлж байгаа бол дунд нь орших буюу тэр хүрд нь өсгийг илэрхийлдэг буюу бүх ер нь ихэнх орны цагаан толгойд өсгөөс эхэлдэг. Тэгэхээр өсөг бол буюу орчлонгийн анхны авиа байгаа юм. Тэгэхээр хүний амьдралын анхны авиа, тэр орчлонгийн анхны авиа өөрөөр хэлбэл хүний тэр амьдралын орчлон ертөнцийн тэр амьдралын анхны авиаг өсгөр илэрхийлдэг. Тэгэхээр хамгийн доор хум байгаа буюу хамгийн доотлын гурвалжин хум өсгийг илэрхийлж байгаа бол энэ гурав нь нэлээд юу гэсэн үг вэ? Соём дүрс дотор умаахан гэдэг тарин бас оршиж байна гэдэг тийм нарийн цаад бэлэгдэл оршиж байгаа. Өнгөрсөн жил ганан дэгшлэн хийдэд Калачакра том номын хурал болсон. Тэгэхээр энэ үеэр ч гэсэн бид нар алтан соёмбод төрийн маань соём бас үүнтэй яг холбоотой хамааралтай байгаа юм. Тэгэхээр энэ дээр дүрс лагшин болон номын лагшин хоёрыг хамтд нь нэгтгсэн алтан соёмбод дүрс маань цаад утга нь юу байдаг вэ гэхээр цогц цагийн хүрдэн буюу дүүнхэр бурхантай шууд холбоотой болчихж байгаа. Тэр энэ маань болохоор цаашаа илүү нөгөө нэг бяцлаглалын нарийн багшаас шавьд уламжлагдах тэр хичээлүүдээр энэ хүн нарийн мэдээлэл маань бол дамждаг. Өнөөдөр та бүхэнд яг нийтэд зориулагдсан тань мэд хүн чиглэлээр явж байгаа учраас бид алтан соёмбоноос цаад нарийн утга учирыг нь олж харах юм бол юуг олж харах вэ гэхээр хүний амьдралын тэр сэтгэлийг засах, тэр сэтгэлийн тэр мөн чанар болон хүний амьдралын бие махбодын цаашдын ухамсарын нэгдэл, түнжлэн
түүгээр цаашаа хүн өөрийн мөн чанар их үүсвэртэй нэгдэх тэр дотоод тэр гүн гүнзгий утга агуулгыг маш их нарийн илэрхийлсэн дүрснүүд байгаа юм. Тэгвэл бидний өнөөдөр хийж байгаа энэ бяцлалууд маань тань мэдхүүдээр суйрлах нь маш их чухал. Бид тань мэдхүүдээр суйрлаж өөрийн бяцлалыг цааш нь хөгжүүлснээр бид яг энэ цаг хугацааны хувьд ч гэсэн тухайн хүний тэр урам зориг хийж байгаа бяцлалд маань үр дүн олон зүйл дээр нөлөөлдөг. Тань мэдхүүг байнга бяцлалтайгаа хослуулах нь яадаг вэ? Хүн альва нэг төвшөнд очиод гацхаас сэргийлдэг. Мөн түншлэн цаашаа хурдан хугацаанд багшаар өдөртөөлж бяцлал явах нь хүн өөрөө зөв замчтай зөв явах мөн түншлэн алдаа гарах магадлалыг багасгадаг. Тэгэхээр алдааны тухай энд юу ярьж байгаа нөхөр нүглийг ярьдаг. Бид бяцлагын явцад алдаа гарах нь өөрөө бас энэ нүгэл үйлцэнтэй адилхан байдаг учраас бяцлал дээрээ алдаа гарахгүй нарийн тэрдэг журам багшийн зааврыг маш сайн даах хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ дээр багшийн үг бол хууль байдаг ба. Гэтэ үнэхээр энэ нь зөвхөн багш хоёрын хооронд үүсэж байгаа тэр сэтгэлийн барилгаас улбатай амт хангарах дээр үүсэж байгаа хууль байна. Тэгэхээр энэ хүрээд соёмын тухай тань мэдхүн тайлбарууд маань болж байгаа. Цаашлаад маш олон тайлбар байгаа ч гэсэн энэ нь багшаас шавьд уламжлагдсан тэр багшийн зөвшөөрлөөр олгогддог мэдлэг учраас нийтэд зориулагдсан мэдээллийн хувьд бол ерөнхийдөө юуг анхаарах вэ гэхээр соём дүрс маань бидрийг өдөрж шөнж наран саран айландж байсан хоногийн 24 цагийн хугацаанд бидрийг аварч инэрж байдаг нэг юм номын гайхалтай тарины үсгийг мөн цог цагийн бурхан дүүхэр бурханыг өөртөө шингээсэн ийм номын үсэг байгаа. Тэгэхээр энийг бид гэр орондоо хамиртаа залснаар үнэхээр шүтлэгтэй, сүсгтэй хүнд бол аврал болж болох номын засал байдаг юм шүү. Энэ хүртэл сонссон та бүхэндээ бас маш их баярлалаа. Тэгэхээр анхны дугаар маань энэхүү тантрын болон судрын ёстой холбоотой нэгэн гайхалтай бэлэгдлийн тухай бас ярилцлаа. Тэгэхээр илүү цаашаа гүнзгий тэр мэдээллүүд нь багшаас шавьд уламжлагддаг учраас энэ нь нийтэд дэлгэх хориотой байдаг. Гэхдээ дараагийн дугааруудаараа бас хэдүүлээ маш олон гайхалтай сэдвүүдээр уулзах учраас би та бүхэндээ илүү нарийн гүнзгий төвшөнд нийтэд ярих боломжтой сэдвүүдээр контентууд маань хүрэх болно. Тэгэхээр та бүхэндээ баярлалаа.